жил тоо ба цифр. За энэ нэг тоо цифрийн жоохон нэг ийм бага ангийн бодлогуудад бол яхан мэдэрч авч ойлгодог гэх юм уу. За чинь түгээмэл гэдэг бодлогод ямар бодлого юм гэхээр нэг номын хуудсыг дугаарлахад хэдэн цифр оров, ном хэдэн хуудастай вэ ч юм уу, тийм их бодлого орж ирдэг шүү дээ. За тийм нэг бодлого үү. За номын хуудсыг дугаарлахад 2322 цифр ашигласан. Цифр орсон. Ном хэдэн хуудастай вэ гэдэг асуулттай. Номын хуудсыг дугаарлахад 2322 цифр орсон. Ном хэдэн хуудастай вэ? За юу хэлээд байгаа хэрэг одоо чи номын эхний хуудасны эхний нүрийг дугаарлахад 1 гэж бичээд мөн тэр хуудсан дээр арийнх нь яг тэр нүрийнхээ хуудсынхаа арийнхаа нүрэн дээр 2 гэж бичнэ. Дараагийн хуудасны эхнийх дээр 3 гэчээд дараагийн хуудасны эхнийх 4 ингээд бичээд байна шүү дээ мөн. Тэрэн дээр юу ойлгоцсон байх вэ? Нэг хуудсан дээр ар өргөө 2 тоо бичнэ. Ар өргөө 2 тоо бичнэ гэсэн дээр 2 тоо нэг хуудсыг дугаарлахад 2 тоо ордог гэсэн үг. За ер нь цифр гэдгийг нэг тодорхойлчих. Цифр гэж юу хэлдэг вэ гэхээр бидний тоог үүсгэж өгсөн 0 1 2 3 гэх мэтлээ 9 хүртэлх бидэрт 10 ширхэг цифр байдаг. Энэ 10 цифрээр бид нар 10-ын тооллын системд бодлого одоо математикийг сурж байгаа гэсэн үг. 10 ширхэг цифр байдгаа бид нарт. За тэгвэл номын хуудсыг дугаарлахад эхлээд нэг оронтой тоонууд орно шүү дээ. Оронгоор нэгсэнтэй салгаж байгаа нэг оронтой. Нэг оронтой 9 тоо бичнэ. 9 тоонууд чи бүгд нэг цифр ашиглах гэж 9 ширхэг цифр орсон гэсэн үг. За тэгвэл дараа нь 2 оронтой тоонууд бичнэ. 2 оронтой 10-аас 99 хүртэл бичгээд энэ хооронд чинь юу юм гэхээр 90 ширхэг тоогоо. Гэтэл 2 оронтой тоо юм чи тоо болгоо 2 цифр агуулгах учраас 2-оор үржүүлвэл 180 ширхэг цифр ашиглана гэсэн. Нэгсэндээ 1-ээс 99 хүртэл бичгээд 180 10-аас 99 хүртэл бичгээд 180 цифр ашигладаг. 1-ээс 99 хүртэл бичгээд 1-ээс 99 хүртэл 180 дээр 9-ийг нэмээд 189 ширхэг цифр ашигладаг. 1-ээс 99 хүртэл тоо бичгээд. За тэгээд дараа нь 3 оронтой үед ярилцсан. За 3 оронтой үед 100-аас ийм ярилцсан. Энд 900 тоогоо 903 орчгөр 2700 бидний өгсөн цифрээс давцсан байна шүү дээ. Тэгвэл бидрийнх 3 оронтой тоон дээр зогсно гэсэн үг. Тэгэхээр энийгээ төрөлтэй зогсоогоод 2322-оос би 1-2 оронтой тоонууд асчиж цифруудыг. Тэгсэндээ би энэс 180-ийг хасаад өгье. 3 2 3 чинь биний хийжсэн мөлөө. Тэгэхээр 1 за 2133 тоо одоо энэ болохоор юуных гэхээр 3 оронтой тоонуудын цифр. 3 оронтой тоонуудын цифр. За тэгвэл 3 оронтой тоонуудын цифр юм тэд нар чи бүгд 3 орон. Цифр тоо болгон 3 оронтой 3 цифр ашигласан юм чинь би 2133-ыг би 3 хуваагаад өгье. Нэг 3 хуваах юм бол юу гэх юм 7 1 1 711 ширхэг 3 оронтой тоо гэсэн үг. 3 оронтой тооны ширхэг гэсэн үг. За тэгвэл 100-аас эхлэх хэд хүртэл явахад 711 хүрэх юм бэ гэхээр 100-аас явуулаад 810 хүртэл явах. За нэг ийм юм байдаг шүү дээ. А-гаас Б хооронд тоонуудын ширхгийг олохын тулд Б-гээс Н гэсэд нэг нэмждэг гэсэн. Одоо 3-аас 5-ын хооронд хэдэн тоогоо гэхээр 3 4 5 гүн 3 тоо шүү дээ. Тэгээ хүүхдүүд 2 гэж алдах гэдэг байхгүй. 5-аас 3-ыг хасаад нэг нэмнэ гэж үзэж болно. За тэгвэл манай ном 810 хүртэл дугаарлагдсан юм чинь 810 нүүртэй гэсэн үг. Тэгвэл хэдэн хуудастай вэ? Хуудсын тоог болохын тулд нэг хуудсанд 2 нүур байдаг шүү дээ, тий? Нэг номын нэг хуудсанд. Тэгвэл 810-ыг би 2 тоогаад ном маань 405 хуудастай гэсэн үг. За
яа. За нэг ийм тоо цифртын нэг ийм бодлого байна. За дахиад ийм бодлогоод. Ер нь тоо цифрт холбоотой бодлогон дээр нэг ийм юм ойлгоцсон байхад гэмгөө. За бодлого 2 гэж. 1-ээс 90-ээс хүртэл бичихэд 0-оос бусад цифр хэд удаа ордог юм бэ гэдэг асуудал төвшөө. Одоо 1-ээс 90-ээс хүртэл бичихэд 2-ын цифр хэдэн удаа ашиглагдах вэ гэж. Нэгээс 90-ээс хүртэл 1, 2 гэх мэтлэн ингээд бичихэд мөн үү? Бичихэд 2-ын цифр хэдэн удаа ашиглагдах. За 2-ын оронд 3, 4, 9 хүртэл бүгд байж болно. Гэхдээ 0 дээр л өөр үүдэг шүү. За эхлээд бол хүүхдүүд тоочдог. 1 оронтой үед 2 ингэн 2 оронтой үед 12, дараа нь 20, 20-оос 29 хүртэл бичнэ. 32, 42 гэх мэтлэн 92 гэхэд толдог. За ингээд толоход энд 20 ширхэгүүдийг яг. За энийг анхаарахад гэмгүй ийм бодлого энийг ашиглаад бодлого бодоход их хэрэг болдог. Одоо тэгвэл би дахиад 1-ээс за 1-ээс би одоо ингэж 190 болгоч л доо. 1-ээс заавалгүй 1-ээс эсвэл 2026 хүртэл ингээд 2-ын цифр хэд удаа ашиглах вэ гэвэл энэ санааг ашиглаад үржээл яваад байна ер нь. За энийг бодож үзье одоо хэдүүлээ.